За өмнөх нийлбэр болгохтой холбоотой жоохон хэрэглээ талаас нь бодлого өгдөө. Одоо жиг нь өгүүлбэртэй бодлого дотроос яаж тийм нийлбэр рүү яг хуурж бууж үйдээ. Тийм бодлогуудыг бодъё. За эхнийх нь ингээ тойрог дээр ингэсэндөө 12 хэсэг тэмдэглэж. 12 хэсэг тэмдэглэж. За 5 6 7 8 9 10 11 12 гэж. За эдгээрийг холбосон их эрчим хэд байгаа гэж тоолъё. Тэгсэндээ эдгээр дээр эхлэл төгсгөлтийн эрчмийн тоо хэд байгаа гэж тоолъё гэсэн. За би эндээс дурын нэг хорийг нь А гэж авъя л да. Тэгвэл А20-оос нэр нь хэдийн эрчим гарах юм гэхээр өөр луг бол явахгүй бусдын руу бүгдэн дөрөв нь явж болно. Тэр болгонд эрчим үүснэ. Тэгэхээр нэгсэнд эхний оройгоос би А гэдэг оройгоос энд 12 цэг байгаа гэдэг чинь үлдсэн 11 рүү орно гэдэг чинь 11 эрчим зурагдана гэсэн. Тэгсэнд ингээ 11 эрчим зурагдана гэсэн. Ер нь эрчим гэдэг чинь эхлэлтэй төгсгөлтэй шулууныг хэлээд байгаа. За дараагийн Б цэгээс тэгвэл яах юм гэхээр буцаж А руугаа явахгүй тэгвэх юм бол давхар тоолчин. Тэгээ Б өгөр руугаа явахгүй. Тэгээ бусдын руугаа явна гэхээр дахиад 1-ээр бүрээд 12-оос 2-ыг гэсээд 10 эрчим гарна. За тэгвэл ингээ нэгсэндээ яагаад дараагийн оройгоос 9 эрчим гарна гэх мэтлээ ингээд 1-ээс 11-ийн нийлбэр болчихно гэсэн үг. За энд сондгоо ширхэг байгаа учраас би 0-ыг нэмж угаад нэгсэндээ эцсийн 12 дахь оройгоос 0 эрчим гарна гэж бас итгэж болно гэсэн үг. За ингээд нэмэх юм бол 11 үүснэ. 11 хэдэн удаа үүсэх юм гэхээр 12-ыг хагас. Энд яагаад бол 12 тоогоо 12 тоог 2 туу ачвал 6 ширхэг 11 үүснэ. 6-ыг 11-ээр үжиж 66 гэдэг хариу хэлж болно гэсэн үг. За 1-р бодлого юм байна. За 2-р бодлого. За 2-р бодлого дээр болохоор нэг цаасыг 5 хэсэг болгоорс. Одоо надад нэг ийм том цаас байсан. Энийг нэг удааг үйлдэлэхэд энийг би 5 хэсэг болгоно. Ийм 5 хэсэг болгоно. 5 хэсэг болгоно. Дараагийн үйлдэлэхдээ нэгсэндээ нэг ширхэг байснаа одоо хэдэн хэсэг болох вэ? Анх 1 байснаа одоо 5 ширхэг болсон гэсэн үг. Одоо хэдвэл дахиад энэ үйлдэлийг давтаад хийх. Ингээд давтаад хийх юм бол 100 үйлдэл хийхэд нийт хэдэн цаас болох вэ гэдэг бодлого өгдөг. 100 үйлдэлийн дараа энд нийт хэдэн цаас байх вэ? За тэгвэл одоо дараагийн үйлдэл чинь аль нэг цаасыг сонгож аваад дахиад ингээд жижигхнэр нэгсэндээ юм нэг 4 хэсэг бол 5 хэсэг болгодог ч юм. Тэгээ өмнөх энэ 4 нь байсан гэхэд 4 ширхгнээс гэхээр өмнө 4 дээр 9 ширхэг болдог ч юм. За тэгэхээр энэ юу ажиглаад өгөхөр нэг цаасыг аваад 5 хэсэг болгоод нэгдэг чинь өмнөхөөсөө 4-өөр нэмэгдэнэ гэсэн үг байхгүй. Цаасын тоо өмнөхөөсөө 4-өөр нэмэгдэнэ гэсэн үг. Одоо 9 хэсэг цаастай болсон байна гэсэн үг. За тэгвэл бид нар юу ярих юм бэ гэхээр 1 5 9 тэгвэл энэний дараа хэд байх нь вэ? 13 энэний дараа 17 байх нь гэсэн үг. Тэгсэндээ энэний хэдих тоог болох юм гэхэд хэдүүлээ? 1-р үйлдэлээр эн чинь 1-р үйлдэл чинь шүү дээ. 2-р үйлдэлийн 3-р үйлдэлийн 4-р үйлдэлийн тэгвэл энэний 100 үйлдэлийг гэсэн. Тэгэхээр би энэний нэгсэндээ 100 дахь үйлдэлийн хэд байхыг олно гэсэн үг. Тэгэхээр энэ дарааллын 100 нэгдэх гишүүнийг олно гэсэн үг нөгөө талаас. За тэгэхээр энэ нийлбэр гэхээс илүү тэдгээр гишүүний хэдэн гишүүн багийг тоолох тийм юм яригдэж байна гэсэн үг. За тэгвэл энэ дээр юу ярих юм гэхээр ер нь 1-р гишүүн бол 1 номерт 1-р дугаар гишүүнүүдийг дугаарлаж байна. 1-р гишүүн, 2-р гишүүн, 3-р гишүүн, 4-р гишүүн, 5-р гишүүн гэх мэтчлэн энэ бол 101-р гишүүн байна. Яагаад гэвэл 1-р үйлдэл чинь эндээс эхэлж байгаа учраас. За 4-өр нэмж байгаа учраас дугааруудын 4-өр үржүүлчихдэг юм бодлогон дээр. Дугааруудыг 4-өр үржүүлчих. За яавал буцаж 1 гарах вэ? Дугаарыг 4-өр үржүүлж энэ 1 болгохын тулд 3-ыг хасна. Эндээс би юу гэх юм хэрэг хасах нь 3. Нэгсэндээ 1-р гишүүн 1-ийг болохын тулд 1-ийг үржихийн 4 хасах нь 3 гэсэн үг. 2-р гишүүн 5-ыг болохын тулд би 2-ыг үржихийн 4 хасах нь 3 гэсэн үг. Тохирно тийм 2-ыг 4 үржих 8 3 гэсэн. 3-р гишүүн 9-ийг болохын тулд би
3-ыг 4 үржээд 3-ыг гэсэн гэсэн. За гэх мэтлэн яваад бол бид тэгвэл 101 дугаар гишүүнийг олохын тулд 101-ийг 4 үржүүлээд 3-ыг хасахаар энд хичнээн ширхэг заасвал тодорхойлогдно гэсэн үг. За энэ бол 404-өөс 3-ыг хасгаар чи 401 болох. За тэгвэл 100 үлдэхин дараа 401 ширхэг цаас байх юм байна гэсэн үг. За өөрөөр бас энэ дээр ингэж сэтгэж болно. Нэг цаасыг аваад 5 хэсэг болгоно гэдэг чинь 3 дахь цаасны тоо 4-өөр нэмэгдэнэ. Тэгвэл 100 удаа 4-өөр нэмэгдэнэ гэсэн үг байхгүй юу ер нь. Тэгвэл 1 дээр нэмдэг нь би одоо бүр хурдан бодох гэж байна гэсэн үг. 1 дээр 4-ийн тоо 100 удаа нэмэгдэнэ гэсэн үг. 100 удаа нэмэгдэнэ гэсэн үг. Тэгвэл 1 дээр нэмэх нь 4-ийг үржих нь 100, тэнцүү 401 гэд ингээд бас хариулж болно гэсэн үг. За ийм хоёр бодлого байна да. Тэгвэл 3 дахь бодлогыг би өмнөх хичээлдээ урмаар хэлэхгүй тоо байрлуулах бодлогууд. За 1-ээс 7 хүртэлх тоо байрлуулна. За хаана байрлуулах юм гэхээр 1 2 3 ингээд нэг гурвалжин дахиад нэг ингээд нэг гурвалжин болгоч тийм лөө. За тэгээ гурвалжин бүр дээрх гурвалжины орой бүрдэх 3 тооны нийлбэр 11 байх хэвээр гол нь. Гурвалжины орой бүрдэх 3 тооны нийлбэр нь 11 байх хэвээр. За энэ дээр ингээд ингэсэн. Энийг ингэж зурах хэрэгтэй юм байна. За би нэг засаа зуртий. За ямар юм гэхээр нэг бүрэн яваад ингээд ийм нэг том нэг гурвалж. Тэнгүүтээ голд нь аваад энэ дээр аваад. За энд ямар гурвалжин байгаа гэхээр ийм том нэг гурвалжин байна. Тэгэхээр нэгсэндөө энэ гурвын нийлбэр 11 байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр ийм жижиг нэг гурвалжин байна. Энэ гурвын нийлбэр бас 11 байх хэрэгтэй гэсэн үг. Дахиад бас нэг ийм том байна. Тэгэхээр тэр юу гэхээр энэ нөхөр эдгээрийн нийлбэр 11 байх хэрэгтэй гэсэн үг. За ямар тоонууд байрлуулахыг гэхээр 1-ээс 7-г байрлуулна. За тэгвэл 1-ээс 7-гийн нийлбэр бол за 0-ыг нэмсэн гэсгээд 7-г үрждэг нь 8 5 2 наваа 4 учраас ингээд 1-ээс 7-гийн нийлбэр 28 гэж. За энэ 11-үүд ингээд нэмчих юм бол энэ 33 гарна. Энэ 33 юу юм гэхээр энэ дугаар тоонуудыг бүгднийхээ нийлбэр нэмээд энэ хоёр нэхэр 1-1-үүд илүү нэмэгдсэн тоо гэсэн үг. Тэгвэл би 33-аас энэ дугаар бүх тооны нийлбэрийг 1 удаа хасаад өгчих юм бол 5 гарна. 5 гарч ийнэ гэдэг чинь юу юм гэхээр энэ хоёр нөхөрний нийлбэр одоо би энэ A-д байгуул А дээр нэмэх нь бэ. Заавал 5 байна гэсэн үг. Тэгвэл 5 байх сонголт нь ер нь 2хан байгаа шүү дээ надад. 1 дээр нэмэх нь 4 байж болно, 2 дээр нэмэх нь 3 байж болно. За бүр чухал содон юм юу юм бэ гэхээр энэ санаа. Энэ дугаатаа хэд юм бэ гэдгийг шууд би хэлж чадна гэсэн үг. Энэ дугаатаа. За хэдвэг бол одоо А дээр Б нэмэхэд 5 юм чи энэ 3-ын нийлбэр 11 юм чи энэ тоо заавал 6 авах хэрэгтэй. Энэ голын тоо заавал 6. За тэгвэл би шинээр байрлуулах голын тоо 6 юм байна. Энэ хоёрыг байвжуулах боломж 1 4 байх юм байна. Эсвэл голын тоо 6 үед энэ нөхөр 2 3 байх юм байна. За 1 4 байр ажиллагаа дахиад нэг байгуулалт толдох байх. Тэгэхээр энд энэ 4 байгуултлага болов гэж бодож байна. За одоо тэгээ цааш нэг тоо шууд байрлуулаад явчихад бодлого бодогжил тарах гэсэн. Нийлбэр нь 11 байх хэвээр 3-ны 3-оор нэ. За одоо би хаана тоох юм гэхээр би энэ өрийн тоог сонирхолд. Энэ өрийн тоог би нөгөө тоос дуртайгаа авч. За 5-ын тоог авч. Тэгвэл энэ 5 дээр 4-ийг нэмээд 9. Тэгвэл энэ буланд 2-ын тоогоос аргагүй. За тэгвэл нөгөө энэ 3-ын нийлбэр чинь 11 байх хэвээр шүү дээ. Тэгэх юм бол надад ямар тоонууд үлдсэн гэхээр 7-гийн таалга. За 7-г энд биччихье. Тэгэхээр нийл 8 болон 4-ийн 8 дээр би 3-ыг нэмнэ. 3 энд биччихье. За ингээд ерөнхийдөө байгуултууд олдоод байна гэсэн үг. За тэгэхээр одоо таад өөрсдөө энийг гүйцээгээд дахиад
юу хийх юм гэхэд дахиад 2 3-ын байрын сольж бичиж өөрчлөлт байгуулалт байгуулчих болно. Ингээ нийт 4 байгуулалт болох юм байна гэсэн үг.